За дараачих нь нэг зүйл болохоор хэвлээ. IAM user болон группийг ашиглана. За тэрний тулд эхлээд хэвлээ групп үүсгэжээ. За ямар ч групп байхгүй. Тэр болохоор admin-ийн групп гэдэг шинэ групп үүсгэжээ. За тэгэхээр тэрэн дотроо policy дотроос нь admin-ийн эрэхтэй policy байна уу? За administrator access гэдэг энэ болохоор нэлийн том одоо эрх байгаа. Ер нь бол биелингээс бусдын баг бүх эрхийг зөвшөөрж байгаа бах. Биел одоо мөнгөний тооцтой хэсгээс бусдын. За нэг нь одоо харахлаар нь. За бүх ер нь сервисүүдээр бүгдэн дээр нь full access all resource гэсэн байгаа. Энэ policy-г өгөөд нэг сонгоод admin гэдэг групптэй өгөөд шинээр үүсгэж байгаа. Тэнийг үүсгэжээ. За тэгэхээр яаж ийм гэхээр дараа нь би шинэ user үүсгээд user-ээ шууд энэ admin гэдэг групп руу гэл нэвчин. User болгон тусна одоо өгөх хэрэггүй гэсэн policy бол одоо эрхүүдийг илүү амархнаар manage хийх зориулж байгаа гэсэн үг. За шинэ user дээрээ admin гэд өгчээ. За энэ дээр болохоор за зөвхөн console access өгчээ. Энэ юуны access key access юу нөхгүйгээр гээд за custom password гээд за энэ дээр болохоор password-аа өгöd за хүсвэл нэг дараачийн одоо password-аа соль гэж явуулж болно. За миний хувьд өөрөө өөртөө өгч байгаа учраас тэххгүйгээр явуулчихъя. За group лүгээ энэ group лүгээ нэмнэ. За тагийг бол ер нь байнга хэрэглээрэй гэж зөвлөдөг. За my admin өгчээ. Анхнаасаа хэрэглээс сурчих юм бол амар тэхгүй болохоор дараа нь бол хэцүү болчт юм байлаа шинээр сурахад байнга өгөөд сурцсан байх хэрэгтэй. За ингээд надаа юу маань үүсчлээ. Шинэ admin гэдэг user үүсгээд group руу нэвцэн. Одоо би энэ хэрэглэгчээрээ логин хийх боломжтой. Консоль руу зөвхөн консолийн хэрэгтэл өгсөн гэсэн үг. Тэгэд энэ хаягаар логин хийнэ. За хэвлээ нэгэ логиныг шалгачаа. Энэ user-ыг би явуулсан. Sign out хийчихье. CSV тэгээд татаад тавцсан энэ дотор саяны мэдээллүүд маань бүгд байгаа. За энэ болохоор миний аккаунт ID гэсэн үг. За би болохоор admin гэдэг user-ээрээ password оруулаад за password заавал солиорой гэж юм. За тэгэхээр одоо байгаа password оруулаад шинээр за ингээд логин хийчлээ. Саяны admin гэдэг user маань ороод ирсэн. Энэ маань болохоор ер нь бүх эрх байгаа. Биелингээс бус бүх эрх байгаа гэсэн үг.